За бид нар явсаар байгаа Хөвсгөл далай дээр ирсэн байна. За Хөвсгөл далай маань үнэхээр Монгол гадаад гэлтгүү жуулчдыг ихээр татдаг ийм сайхан газар маань байгаамаа. Тэгээд Хөвсгөл далайгийн талаар ярихад урт нь 100 км урттай байдаг. Өргөн нь болохоор 36.5 км өргөнтэй байдаг. За гүн нь болохоор 262 м хавцаа байдаг баха. Тийм тэгэж ер нь уншиж ирсэн юм байна. Тэгээд манайхан болохоор нуур нэг бол далай гэж яриад байдаг болохоор хийг нь одоо Хөвсгөл далай гэж ерөнхийдөө хэлээ сурцсан байлаа. Тэр дундаа одоо энэ далай дээр ирснээр одоо энэ маш их жуушны баазууд байдаг. Бид нар бүр ийшээ нэлээд зайдуу тэгээд бас маш гоё үзэмжтэй далайгаа ингээд дээрээс нь харчдаг. Далайн чимэг гэдэг одоо бааз дээр ирсэн байна. Аяж жуулчлалын амралтын газар ирсэн байна. Энэ 5 тухтай үнэтэй сайхан газар байна. Бид нар одоо ингээд бид нар нэг Хүслийн ад руу явах гээд энэ жижиг давин дээрээ суугаад гэр бүлээрээ явах гэж байна. За бид завин дээрээ гараад ирсэн байна. Хөвсгөл далай дээр. Одоо Хүслийн ад харчин дайхан. Хүслийн ад дээр шүү дээ. Гэр бүлээрээ ирсэн гоё байна өө. Энэ далай үнэхээр сайхан байна. Далай Хүсгөл далайгаа хараад тэснээ сайхан өдөрж байна. Нөгөө тайхтай болохоор хүчтэй өчгтэй дээшээс тийм. Одоо Хөвсгөлд ирвэл бас заавал одоо үзэх хэрэгтэй нэг үл энэ завин дээр цуугаад Хүслийн ад. Нэг нь юу вэ? Хүслийн ад нөгөөх нь Хаданхуу. Өмнө нь бол юу гэж хэлдэг вэ? Цуманхүү гэж ярьдаг байсан юм. Сумаад гэдэг байсан. Тэгээ одоо сүүлдэргүй яа гэдэг. Тэгээ улсаас нэг тогтчулсан гэдэг нь алийг тогтчулсан юм. Одоо бид нар очих гээд байгаа тийм Хүслийн ад илүү. Тэгээ улсаас Хүслийн адыг тогтчулсан гэдэг. Одоо бид нар очиж үзэндээ явж ирсэн. Тэгээ нэг завин дээр. Би бас тэгж бодлоо нөгөө хайнан дээр байдаг одоо тэр яачд байж та усан онгоц завин. Тэрийг бас Хүсгэл далай дээр авчирвал бас гоё шүү. Ийм гоё цэнгийг устай газар. Гоё тийм технологи хөгжсөн бас тийм том завь тавих юм бол нэлээд олон хүн суугаад байх боломжтой. Тэр хайнан дээр чинь юу яадаг штэ 1500 оноор туристтэй юу лээ 3-аас 4 цаг туристик тийм боломжтой байдаг штэ. Тийм томсон онгоц. За бид Хүслийн ад руу хүрээдлээ. Аз хүн ихтэй байна шүү. Бид хэвчээ ирсэн байна тий. Нааднаар бол одоо битүү болсон да. Ингээд зарцсан гэсэн харин. Өмнө бол зүгээр ингээд хадан дээгүүр явдаг байсан. Ноог одоо 2018 он 19 онд ирсэн. Саяхан уулзаас ингээд За ирлээ хэлээ. За манайх буух үйлдэлээ ангаад буугаад агараа юм уу? Тийг аваад юм уу төрүүлж таарэ. Та. Яа ингээд тийм хөөхөө 12 жилийг ингээд биелэгдээ.